Сайн байцгаана уу? Оюунлаг сургуулиас бэлтгэн гаргаж буй видео хичээлд тавтай морилно. За өнөөдрийнхөө хичээлээр пирамидын эзлэгүүнийг олох аргын тухай үзнэ. Үүний тулд суурийн талууд нь А, Б, өндөр нь H байх дөрвөн өнцөгт шулуун призм авъя. За өмнөх хичээлээрээ бид призмын эзлэгүүнийг олох томьёог үзсэн билээ. Өөрөөр хэлбэл призмын эзлэгүүнийг олохдоо суурийн талбайг өндөрөөр үржүүлж болно. Тэгвэл энэхүү призмтэй суурууд нь тэнцүү, өндөр нь мөн тэнцүү байх пирамидууд авъя. Эдгээр гурван ширхэг пирамидын эзлэгүүнийг ногоон өнгөөр тэмдэглэсэн байна. Тэгвэл энэхүү пирамидуудын эзлэгүүнээр призмын эзлэгүүн хэрхэн илэрхийлэгдэж байгааг харцгаая. За эхний пирамидын эзлэгүүн нь призмын эзлэгүүний 3-1 хэсэг болж байгаа харагдаж байна. За мөн 2 дахь пирамидын эзлэгүүн нь призмын эзлэгүүний мөн 3-1 хэсэг болж байна. За 3 дахь энэхүү пирамидын эзлэгүүн нь призмын эзлэгүүний мөн 3-1 хэсэг болж байна. Тэгвэл энэхүү 3 ширхэг пирамидын өөрчлөлтөнд призмын эзлэгүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж дүгнэлт хийцгээе. Өөрөөр хэлбэл тэнцүү эзлэгүүнтэй 3 ширхэг пирамид хэлбэртэй савыг усаар дүүргэхэд нэг ширхэг призм хэлбэртэй савыг усаар дүүргэсэнтэй тэнцүү байх нэ. Харин энэхүү призм хэлбэртэй сав болон пирамид хэлбэртэй савнуудын суурийн талбай болон өндрүүд харгалзан тэнцүү гэдгийг анхаараарай. За эндээс дараах дүгнэлт хийж байна. Призм хэлбэртэй сав нь 3 ширхэг пирамид хэлбэртэй савны эзлэгүүнтэй тэнцүү бөгөөд бидний олох гэж буй пирамидын эзлэгүүн нь 3-1-ийг үржих нь суурийн талбай, үржих нь H гэсэн томьёо олдож байна. Бид эртний пирамидуудын тухай мэдэх билээ. За Гизагийн пирамид гэж нэрлэгдэх энэхүү пирамидын суурийн урт нь 230 м, харин нийт өндөр нь 138 м орчим гэж эрдэмтэн судлаачид үздэг байна. Харин орчин үед пирамид хэлбэртэй барилга байгууламж ихээр барих болжээ. Үүний учир шалтгаан нь дотор талдаа намны тусгал маш сайн тусдаг онцгой шийдэл хэмээн дэлхийн барилга архитектурын мэргэшнүүл үзэж байна. Тэгвэл пирамид хэлбэртэй барилга байгууламжийг барихдаа хэр зэрэг том байх, хэдэн давхар барих, хэр олон хүн амьдрахаас шалтгаалan математик тооцоолол зайлшгүй шаардлагатай билээ.